Монгол улсад эл тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь буюу Малсам 2 төсөл төлөвлөж байна. Бид бүхэн өнөөдөр тэгэхээр улсын одоо Монгол улсын нэгдсэн төсвийн томоохон зардлуудын нэг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон энд иргэдийн оролцооны талаар товчхон мэдээлэл өгье гэж бодлоо. Тэгэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд энэ үйл ажиллагаа маань өөрөө иргэдэд нээлттэй байж чадчихэв үү? Олон нийтийн оролцоо бүрэн байж чадчихэв үү? Тогтвортой, шударга, ёс зүйтэй мөн ил тод байж чаддаг гэдэг асуудал бол тулгуур зарчмуудынх нь маш чухал зарчим. Тэгэхээр энэ зарчмыг хангахын тулд сангийн яамнаас сүүлийн 3 жилийн хугацаанд бол олон нийтэд ил тод байлгах, хэрэгжүүлж байгаа төслүүдийг эрэлт хэрэгцээндээ яг нийцсэн байх, нийгмийн хувьд ач холбогдолтой, эдийн засгийн хувьд үр ашигтай байх дээр бол аргачлал цахим системүүдийг нэвтрүүлсэн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын цахим системийг боловсруулан Public Investment.gov.mn вебсайт болон төсвийн хөрөнгө оруулалт аппликейшнаар дамжуулан системийг ажилуулж эхэллээ. Энэхүү системд төсвийн хөрөнгө оруулалтын аргачлалд суурилсан төлөвлөлт, санхүүжилтийн үйл ажиллагаа хэрэгжихээс гадна төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн санг байгуулан төвлөрүүлсэн. Улсын хөрөнгө оруулалтын чухал үйл ажиллагаануудын нэг санхүүжилт хэрэгжил талдаа цахим систем гар утасны аппликейшнийг нэвтрүүлсэн. Тэгэхээр иргэн бүхэн тухайн улс орондоо тухайн сумандаа ямар төсөл хэрэгжиж байгаа, ямар компани гүйцэтгэж байгаа, хэрэгжилт нь ямар явж байгаа талаар нээлттэй гар утсан дээр авах боломжтой байна. Улсын хөрөнгө оруулалтын төлөвлөлт хэрэгжил санхүүжилтийн үйл ажиллагаанд бол иргэн бүрхэн оролцох бүрэн боломжтой. Тэгэхээр тухайн орон нутагтаа үнэхээр ингээд иргэдэд ийм нэг төсөл хэрэгжүүлмээр байна те. Үнэхээр иргэдийн хэрэгцээг хангахад энэ л төсөл хэрэгтэй, энэ хэрэггүй маа гэсэн саналууд бол байнга гардаг. Тэгэхээр төсвийн төлөвлөлтөнд бол бид нар аймагуудаас их санал аваад дараа нь салбар яамнуудаас санал аваад ингээд төсвийн төслөө төлөвлөд явдаг. Мэдээж энэ нь бол өөрөө хуулиар зохицуулсан цаг хугацаатай байдаг. Тэгэхээр иргэн бүр тухайн суманд амьдарч байгаа, аймагт амьдарч байгаа, дүүрэгт амьдарч байгаа иргэн бүр саналаа гаргаад бичгээр энэ хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжлүүдэд саналаа өгөх бүрэн боломжтой. Энэ нь бол нээлттэй. Нөгөө талдаа улсын төсөв буюу татвар төлөгчдийн мөнгөөр хэрэгжиж байгаа энэ бүтээн байгуулалтуудад санал хүсэлт байх, олон нийтийн хяналтыг тавихад бол иргэн бүрийн үүрэг оролцоо маш чухал. Тэгэхээр альва үйл ажиллагаанд олон хүн оролцож ийж, олон талаас нь бид нар хяналт тавьж ийж энэ хөрөнгө оруулалт өөрөө чанартай, үр ашигтай байж чадна. Тэгэхээр тухайн зүгээр энэ баригдаж байгаа, хэрэгжиж байгаа төслүүдийн хажуугаар бид нар нүдэн анаад гарах биш. Болж байгаа болохгүй юмыг байнгын хяналт тавьдаг, олон нийт өөрөө энэ миний хэрэгцээг хангаж гин үгүй юу гэдэг дээр нээлттэй байх хэрэгтэй. Энэ дээр бол сангийн яам маш нээлттэй, хүндэтгэлтэй хандна. Та бүхний саналыг байнга хүлээж авахдаа бол таатай байх болтоо. За тэгээд сангийн яамны хэрэгжүүлдэг цахим систем бол Public Investment.gov.mn вебсайт байгаа. Эндээр бол олон нийтийн саналыг авах цонх нээлттэй байдаг. Тийшээ ороод та бүхэн хэрэгтэй төслийнхаа талаар мөн хэрэгжиж байгаа боловч ямар нэгэн асуудал байгаа санал хэлмээр байгаа бол нээлттэй бидэнд ирүүлэх бүрэн боломж байгааг хэлэхэд таатай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүд бол мэдээж худалдаа авах ажиллагаагаар дамжиж хэрэгждэг. Тэгэхээр худалдаа авах ажиллагааны хуулиараа энэ төслийг гүйцэтгэгчийг сонгож шалгаруулах үйл ажиллагаанд бол олон нийт буюу төрийн бас байгууллагаараа дамжуулаад төлөөллөөрөө оролцох бүрэн боломжтой. Тэгэхээр иргэн бүхэн А3-ын сертификатаа аваад энэ үнэлгээний хороонд оролцох хүсэлтэй тухайн аймаг дүүрэг нийслэл яамдуудаа хүсэлтэй тавьд оролцох боломж нь бол нээлттэй байдаг. Нөгөө талаараа улсаас гаргаж байгаа хөрөнгийн зардал бол орон нутаг болон ашиглагч байгууллага тухайн иргэдийн өмч болдог. Тэгэхээр энэ өмчтөр бол энэ гаргаж байгаа зардал болгон тухайн сум, аймаг нийслэлтэй бол маш урт хугацаанд ашиглах олон нийтийн өмч болдог учраас энэ дээр бол иргэд бас оролцох, санал авах бүрэн боломжтой. Тэгэхээр энэ өмчийн удирдлагаар бол үнэхээр энэ гаргаж байгаа 2 тэрбум, 5 тэрбумын зардал урт хугацаанд яг тухайн орон нутагта үр ашиг авах өмч байж чадаж байна уу, чанартай барилга байж чадаж байна уу гэдэг бол хэрэгжилтэн дээр гарах аюул том асуудал. Үнэхээр яг 30 жил, 40 жил ашиглах хэмжээний барилгуудыг өнөөдөр хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч компаниуд болон хяналт тавьж байгаа хэрэгжүүлэгч байгууллагууд хэрэгжүүлж чадаж байна уу гэдэг нь бас өмчийн асуудал дээр маш чухал учраас энэ дээр иргэдийн хяналт хөндлөнгийн хяналт бол маш чухал байгаамаа. Санхүүжүүлэгчид Швейцарын хөгжлийн агентлаг, нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл, хэрэгжүүлэгч,
Дэлхийн банк, хамтран хэрэгжүүлэгчид Globe International төв, хүүхдийг эвээх сан, Дэлхийн зүүн Монгол олон улсын байгууллага